Харааны бэрхшээлтэй болон харах мэдрэмжээ бүрэн алдсан хүмүүст зориулсан нэгэн шинэ технологиг Америк нэгдсэн улсын эрдэмтэд зохион бүтээгчид бүтээсэн байна. Энэхүү шинэ технологи нь бусдын нүдээр хорвоог харах боломжийг олгож байгаамаа. Роберт Штигле өвчний улмаас 18 наснда хараагаа бүр алдсан байна. Тэрээр ойр зургийн явахдаа шүүлийн нэртэй хөтөч нохоогоо авч авдаг. Харин одоо тэрээр шинээр бүтээгдсэн нарны шилийг ашиглах болсон. Энэхүү өвөрмөц шил нь бусдын харах чадварыг зээлэн авч байгаа мэт мэдрэмжийг Робертод төрүүлдэг байна. Энэ маш гайхалтай мэдрэмж. Олон ч хүмүүс энэ нүдний шилийг ашиглах болоод байна. Харааны бэрхшээлээс болж өмнө нь харж мэдэрч чаддаггүй байсан олон зүйлсийг мэдэрч харж чадаж байна. Энэ нүдний шил нь микрофон болон камертай бөгөөд ухаалаг утасны аппликейшнтэй холбогдсон байдаг. Харин аппликейшны цаана хинэгэн байдаг бөгөөд тэр таны эргэн тойронд хаана юу байгааг дүрслэн тайлбарлаж өгдөг юм. Гудамжаар алхаж явахдаа би энэ шиллээ зүүгээд аппликейшнээ ажилуулчихвал эргэн тойронд маань юу байгаа, хаашаа явахыг, хаана ямар саад байгаа, яаж тойрохыг бүгдийг нь зааж өгч дүрсэлдэг. Хөтөч нохоотой явхад нохоогоо зогсонгууд би яагаад зогсчихв, ямар саад байна гэд өөрийн биеэр тэмтэрч шалгаж үзэх шаардлагатай болдог байсан. Харин энэ нүдний шилийг зүүснээр хаана юу байгааг, ямар саад байгааг, хэрхэн тойрохыг бүгдийг нь хэлээд өгч байна. Энэ шилээ зүгөөд Роберт Америк нэгдсэн улсыг тойрон аялсан. Аялын явцад нь ямар ч саад бэрхшээл хүндрэл тулгараагүй гин. Aira компани энэхүү шинэ технологийн нүдний шилийг харааны бэрхшээлтэй болон хараагүй хүмүүс зориулсан бүтээсэн. Харааны бэрхшээлтэй хүмүүс одоо гудамж талбайгаар чөлөөтэй явж бүр марафонд оролцож чадхаар болсон байна. Жишээлбэл хурмын яслал дээр байлаа гэж бодоход манай хүн тэнд байгаа бүхий л зүйлийг тайлбарлаад хэлчихнэ. Сүйт бүсгүй ямар хувцас өмссөн, хэрхэн танхимд орж ирж байна гэд бүгдийг нь тайлбарлан дүрсэлж хэлэх болно. Хүүхдийнхээ хөл бөмбөгийн тэмцээнийг үзэж гэрийн даалгаврыг нь ч бас шалгаж болно. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралын хүн нүдний шил томоохон өөрчлөлтийг авчирна. Гэхдээ Робертын хувьд шүүлийн нэртэй хөтөч нохоогоо юугаарч салихгүй гэж байна.